темп байна. Темп юу вэ? Юм уу? Хайрт минь чи миний сэтгэлд. Тэгээ юу гэдэг лээ? Мэдгүй. Хайрт минь чи миний сэтгэлд. Хөгшин дуусах юм бол FM-ийг бүхэн тусдаачих واخ. Чи дуулаа бол нэг сонсогчгүй болноо. Дуулаад дими баха. За хин рүү оруулах юм? За дицээ гэдэг хөгөн рүү яриулъя. Рэпер цэцэтэй адилхан нэртэй тийм ээ. За юу гэж тоглох юм? За манай аав бол гэрэн да. Танаа аав чи юу? Манай аав. Байна би TMK-гийн аав байна. За тэгээд яах юм? Тэгээд нэг наад цааш манай шилжүүлэг сургуулиас шилжсэн ухаантай тэгээд тэр анги авах юм багхгүй. Тэгээд тэрлүүл тоолуулна да. Нэг дурдсан ухааны мэрэл. Чи аль сургуулийн? 28. Чи 28 руу шилжихэд энэ охин байсан юм уу те? Тэгээд чи энэ охинд дурлцсан юм уу те? Shake your body, rock and dance. Let's get ready for the party tonight. Hey go. За тэгээд энэ чараа манайхан бол ингээл одоо би ингэж ярих юм байна л та. Тэмүүчингийн аав нь болоод миний хүү чамаас болж дурлалын суманд оногдож хандаж явна гэж ярих юм байна л та. Гэтэл тийм ээ ямар ч хандгүй гэж штэ. Одоо хэрвээ сайн байсан бол энэ Тэмүүчтэй зэцэд баг зэрэг хандарсан хараад сандарсан зүрхэд одоо бараа үгчиг нь хальт ингээд илээстэй те нэг иймэрхүү бас юм байдж үндэслийн улмаас би ярих ёстой юм л да. Гэтэл ямар ч тийм болоогүй гэж. Тэгэхээр чи зүйд нийцэхгүй гэж тийм ээ. Та нар сайн бодоод үзрээ. За манайхан муу шиг өөр нэр тоглолдог байсан шүү дээ та нар. Өнөөдөр би муу шигдаад их хэмжээний мөнгө алдсан байгаа. Хамаатныхаа айд хүмүүст орой оч дагаа нэхэ гэж би бодож байна. Би нэг муу шигдаад байдгүй. Гэхдээ би мөнгө алдсандаа би үнэлдэг байж би сүртэй тий. Мано. Тань бэ? Байсан байна. Энэ зэцээгээд охинтой ярихсан. Тий. Сайн байна миний дүү. Миний дүү чи энэ 28 сурдаг уу? Тий. За. Энэ Тэмүүчингээ танаа ангийн танаад нөгөө шилжиж орж ирсэн хүний аав нь байгаамаа би. За. Ах нөгөө чамаас нэг хэдийн юм тодруулахсан юм л да. За. За. Энэ манай гэр нөгөө цагаан байрт байдаг байхгүй энэ жимийн. Тий, ах нь зөвөр гол юм аа асуучих чи бас гайхаж магадгүй тийм ээ. Энэ манай хүү би ажиллаас ирсэн чи харин энэ гэрт нэг бивний одоо боргог бивний одоо сав мав тамхины ишмэш байхгүй. Тэгэхээр би одоо намайг өнөөдөр ирэхгүй гэж утсан. Би одоо гайхаад хүүтэйгээ уулзлаа. Яагаад миний хүү ингэж аригтар сулваа гэсэн одоо худлаа яриад байгаа юм уу? Үний яриад байгаа. Би бол мэдэхгүй. Ангийнхаа нэг охинд сайн болцсон. Тэгээд намайг тоохгүй байгаамаа гэд. Одоо над би бол одоо хүүгээ ойлгол та тийм ээ. Одоо хайр сэтгэл одоо 11-гээр 11-ийн аав үстэй тийм ээ. Нэг иймэрхүү зүйл байлгүй л яах вэ тийм ээ. Тэгээд одоо үнэхээр үнэн бол одоо аав нь залга яасын тоор үнэхээр чамайг тоохгүй байгаа бол миний хүү сэтгэлэн дат тийм ээ. Ингэж аригтаар сууж болохгүй гэ. Одоо би тэгээд хүүтэй хайртай юм л да. Одоо миний ганц хүн байгаа юм. Тий. Манай эхнэрийг одоо туул гэдэг. Манайх чинь нэг дамбал дөрүүлээ. Одоо манай эхнэр чи өөр одоо нэг залуугаас 3 хүүхэдтэй. Тэгээ би сүүлд суугаад энэ Тэмүүчин гаргасан байхгүй юм миний дөө. Тэгээ би Тэмүүчиндээ одоо амь юм байгаа юм л да. Тэгээ одоо цэцгээ гинөө энэ охинд би сайн болсон. Тэгээ намайг бол мэдэхгүй гэдэг ингэж байна. Тэгээ ер нь чамд одоо сайн юм уу? Ер нь юу болсон тийм ээ? Ах нь бол юу ч ойлгохгүй ингээл залгаж байна л да. Чамтай ханаад юу ч хэлээгүй шүү. Тийм үү. Чамд одоо зүгээр л найз шүү. Тийм үү. Манай хүү ер нь чамд ер нь жоохон ч гэсэн таалагддаг. Үгүй зүгээр найз. Танайд тийм тест хийлээ юм да. Одоо харин компьютер дээр л одоо сууж явах шиг байна л да. Тэгээ дөрөнд битээр ярилцсан байхгүй. Тэгээд одоо хамгийн гол нь манай хүү чамд тэгэхээр ингэж байгаа одоо худлаа эсвэл зохиогоод байгаа юм. Одоо тэгээд энэ охиндоо миний хүү одоо намайг сонсоо. Миний одоо энэ охиндоо хайртай гэдгээ хэлж
Үнэн учир явдлаа хэлж үтсэн юм уу гэхээр одоо үгүйгээд байх юм. Одоо чамд ер нь бол ямар ч тийм хайртай мартай тийм шинж бол байхгүй юу тийм ээ? Мөн хатад ерөөсөө тийм хэлээгүй нэ зөвхөнтэй ч тийм байх. Тэмүүч нөө чамтай одоо хуйлдах байгаа одоо санаа юм байна л да тийм ээ. Одоо аав та бити залга ихлэ би ярий гээд гуцаад байсан. Энэ нөгөө нэг чамтай одоо энэ 31-нд гэртээ оноогүй. Тэгээд энэ чамтай нөгөө танаад нөгөө хонсон ээж аавтай бүр танил тэгээд одоо чамтай бүр одоо тэврээд унтсан тэгээд дараа дээр нь болохоор ингээ муудалцсан гэдэг нэг ийм ухааны юм яриад байгаа. Гоо тэр ерөөсөө тийггүй. Юм байлгээд мэн цифер надрыг юм хэлээдэх юм. Юу гэж байна? Тэрхүү тамт хэмээн гинүгэд мэдхүний хэлээдэх юм. Харин одоо энэ найз нөхөд рүү нь одоо би залгасан тэгсэн энэ манай Тэмүүч найз охин байхгүй. Ах нь мэдлэг байгаа. Ах нь одоо ер нь ганц хүүдээ хаана юу хийж хинтээ нөхрөлж байна. Одоо сайн мэдэн шүү дээ. Чи миний хүүг нэг сэтгэлийн бодоод нэг үерхэд нэг дотносох тийм арга байхгүй юу? Ахан нийт